Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэдээгээр Токиогийн хөрөнгийн зах зээл огцом унсан талаар мэдээлэл хүргэх гэсэн юм а. Дэлхийн томоохон зах зээлүүдээс хамгийн түрүүнд нээгдсэн Токиогийн хөрөнгийн бирждээр хувьцааны үн огцом унаж, Nikkei индекс нэг үе 1500 йенээс дээш хэмжээгээр буурсан байна. Японы агаарын тээврийн томоохон компаниуд болох JAL болон NA2 5%-аас дээш уналттай байна. JAL компани Ханеда Катарын нийслэл дуугай чиглэлийн тогтмол нислэгээ энэ сарын 8-ны хүртэл туслахаар болсон байна. Ойрхот орнуудын гол зангилаа болсон нисэх буудал болох Дубай Коксай Куко хохирол амсны улмаас тус бүсээр дамжин Европ руу зорчих аялын компаниудын аяллууд бөөнөрөө туслагдсан байна. Хормузын хоолод байдал хурцадлаа. Дэлхийн эрчим хүчний тээврийн гол зам болох Хормуз нь одоо нэвтрэхэд маш аюултай нөхцөл байдалтай байна. Персийн буланд байсан хүлгүүд булан дотроо зогсож хүлээж байгаа аж. Сүүлийн мэдээллээр Японтой холбоотой 43 усан онгоц тэнд саадсан бөгөөд үүнд нефт тээвэрлэгч танк болон ачааны хүлгүүд багтжээ. Хормузын хоолой нь Персийн булан Оманы булантай холбодог стратегийн чухал усан зам бөгөөд энэ нь Иран болон Оманы хооронд байрлал юм байна. Дэлхийн далаагаар тээвэрлэдэг нефтийн ойролцоогоор 20-30% нь энэ хоолоогоор дамжин өнгөрдөг бөгөөд Япон улсын импортлдог нефтийн ихэнх нь Хормузын хоолоогоор өнгөрдөг гэж мэдээллээ. Америкийн нэгдсэн улс болон Их Британий нефтийн 3 танк Пуужингийн халдлагад байна. Одоогоор Японы хөлгүүдэд ноцтой асуудал гараагүйч урт хугацаанд цаатвал компани ашиг орлого үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж салбарын анхааруулсаар байна. Нефтийн үнэтэй холбоотой санхүүгийн бүтээгдэхүүнүүд нэг өдрийн дотор бараг 10% өсч эхэлсээр. Одоогоор 1 баррел нефтийн үн 70,000 $70,000 түвшинд байгаа ч Америкийн нэгдсэн улсын судалгааны төв тооцоолсноор Иран булангийн орнуудын нефтийн байгууламжинд халдвал энэ үн нь $130 давж болзошгүй гэж мэдээлжээ. Энэ нь 2022 онд болсон Руси-Украины дайны үеийн түвшинтэй дүүцэхүйц гэж үзжээ. Токиогийн шатхуун түгээх станцууд үнийн өсөлт хийж эхэлсэн байна. Ажилчдын тайлбарснаар нефтийн бөөний үн өсөх нь тодорхой болсон тул алдагдал хүлээхгүй тулд үнийг нэмэхээс өөр аргагүй гэж мэдээлэл хийжээ. Япон улсын засгийн газрын мэдээлснээр Япон улс 254 хоногийн нефтийн стратегийн нөөцтэй гэж мэдээлжээ. Гэвч одоогоор нөөцөөс гарах тодорхой төлөвлөгөө байхгүй гэж мэдээлэл хийсэн байна. Мөн Сауди Арабийн төрийн өмчөд нефтийн компани нефт боловсруулах үйлдвэр дорооны халдлагад өртөж гал гарсан тухай мэдээлэл цацагдсанаар нефтийн үн цаашид өсөх эрсдэлтэй байна. Үүнээс дүгнэлт хийхэд ойрхот орнуудын хурцтмал байдал нь Японы хөрөнгийн зах зээл, агаарын болон далайн тээвэр, шатхууны үн цаашлаад иргэдийн өдөр тутмын амьдралд өргөн хүрээтэй нөлөөлөх төлөвтэй байна. Нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх, дэлхийн эдийн засаг, эрчим хүчний нийлүүлэлт болон бус нутгийн аюулгүй байдлаас ихээхэн хамаарах бололтой байна. Өнөөдрийн байдлаар Япон улсад регуляр бензиний үн 1 литр нь 150-аас 160 орчим йен. Монгол мөнгөөр 3450-аас 3680 төгрөгийн үнэтэй байна. Japan News-тэй хамт байсан та бүхэндээ баярлалаа.